За сайн уу манайхаа өнөөдөр та нартай Just Go With It хэмээх 2011 онд гарч исэн хөнгөн хөгжилтэй дулаахан мэдрэмж төрүүлэх киног товчлон ярьж өгөхөөр бэлтлээ. Кино маань нэгэн сүйд бүсгүй яг хурмынхаа өмнөхөн гэрчүүдтэйгээ нийлэн ирээдүйн хадмуудыгаа муулангаа сүйд залууга хэрхэн араар нь тавьдгаа хэлжээдгээс гадна хитрхи сайн хүн болохоор хэлбэрхэн атгадаг талаараач бас ярьжээдэг. Гэтэл өрөөний гадна талаас сүйд залуу нь буюу киноны маань гол дүр болох Даниэл Макаби гэх бидний харж буй энэ залуу азаарч гэхүү саяны ярьсан зүйлсийг нь бүгдийг нь нэг иймэрхүү байдалтай сонссноор аимшигт гэрлэлтээс аврагдаж чадсан ч мэдээж манай залуу бол үнэхээр хүнд хэмжээний траума авах нь ойлгомжтой шүү дээ. Ингээд оройн түүнийг нэгэн павд пив сэтгэл готрол хоёрдоо живээд сууж идэл гаднаас бүхий л ирчүүдийн харцыг булаасан үзэсгэлэнтэй эмэгтэй орж ирэн Дэнигээ хажууд суухдаа цүнхээ унгачдаг ба манай залууч бас шаналж ядчихсэн хэрнээ энэ талаар нь хилтэл нөгөө эмэгтэй бусдын л адил өөртөө нь яриа өдөгч ин гэж ойлгон уурлаадахдаг. Дэни чүүнийг нь сүртэй тоолгүйгээр цүнхийг нь авч өгтөл манай залуу сүүн бөгчөө хараахан тайлж амжаагүй байсан байлээ. Нөгөө эмэгтэй нь бүгжийг нь харан буруу хүндээ уурлсандаа ойлгоод түүний гэрэлтийн талаар асууж эхэлтэл Дэни ихэндээ үннээ хэлэх гэж байсан ч ямар азгүй амтан болохоо мэддэгдгийг хүсээгүй учраас шууд л аимшигтай араар тавьдаг донтогч ихнэртэй дээрэс нь өөрийгөө гэр бүлийнхээ төлөө зогсоо зайгүй ажилдаг мэтэр худлаа түүх зохиосноор шууд л нөгөө эмэгтэй сэтгэл уяраад үргэлжлүүлэхээр тэндээсээ хөтөлцөөд гарцгаадаг. Хэсэг хугацаа өнгөрөхөд Дэни гоо сайхны мис засалчаар сургуулаа төгссөн байх ба хамраач засуулаад амжсан байдаг. Ингэхдээ тэрээр нөгөө бүгчний аргаараа эмэгтэйчүүдтэй амархан дотносож гэрэлхгүйгээр болцыг их урайнд ор ямар ч сэтгэлийн шаарх авалгүй амьдардаг болсон байлаа. Харин энд харагдаж буй кадрын химээх бүсгүй бол Дэнигийн эмнэлэгт туслахаар ажилладаг бөгөөд нөхрөөсөө салсан хоёр хүүхдийн ээжээс гадна манай хүний хамгийн дотны найз зөвлөгч гэж хэлж болохоор удалгүй тэдний эмнэлэгт нэг иймэрхүү нэг талын хөмсгөн тинэд явсан гэмээр эмэгтэй өөр эмнэлэгт хийлгсэн алдаагаа засуулахаар иржээдэг ба тэдний арианаас Дэни бол энтхийнхээ хамгийн гайгүй сайн гоо сайхны мис засалж болохыг бид мэдэж авах болноо. Оройн манай залуу үеэ ледигийн хамтаар нэгэн үдшилтэд иртэл үдшилтийнх нь эзний бацаан хөөхөн хүүхэн харж яваад анхаарлаа сарниулахдаа шатаан сунаад хөлөө гэмтээснээр Дэни түүнээс тусламж үзүүлчихэд гартал нөгөө хөөрхөн эмэгтэй дүрээрээ түүний өдөөс хүрээд ирдэг. Victoria's Secret-ийн сахиусан тэнгэр мэд түүнийг Falmer гэдэг бөгөөд тэд танилцсан хэсэг яриа өрнүүлсний дараа бие-биедээ татгцснаар хамтдаа далайн иргэдээ шүнийг өнгөрүүлцгээдэг. Маргааш өглөө нь манай хоёр дахин уулзахаар болж Falmer түүний хүсэлтээр карманаас нь нэрийн утас бүхий дугаарыг нь авахдаа нөгөөх алдартай бүгжийг нь олж харснаар олон жилийн турш аварч ирсэн бүгж нь энэ удаад түүнийг амьдралдаа учирсан онцгой нэгэнтэйгээ харилцаагаа үргэлжлүүлэхэд нь гай болж байгаа юм л да. Энэ талаараач ажил дээр ирээд Катринд хэлээд удаагүй байчтал Катрины хоёр хүүхэд асарчийн хамт орж ирдэг ба том охиныг нь Меги харин хүүг нь Майкл гэдэг. Нэрээ манай гурав хүндрэхээ Дэвлинд хэцгээдэг буюу Катрины их сургуулийн өшөөт найз Дэвлиний нэрээр ингэж нэрлэлцгээд юм байна лээ. Ингээд удалгүй Дэни маань Falmer-ийн ажил дээр очиод хар дарсан аимшигын гэрэлтэд дуусгасан мэтээр бас л худлаа түүх зохион хэлтэл Falmer ч өөрөөс нь болоод салчиж гэж бодоод сандарч эхлэхэд нь манай залуу яриагаа улам баяжуулан эхнэр нь түүнийг араар тавин өөр хүнтэй болсноор аль эрт салсан хэмээн итгүүлэхийг оролцдог боловч Falmer шууд л өгөнд нь итгэж гин тэнэг эмэгтэй биш учраас эхнэртэй нь уулзаад энэ талаар сонсохыг хүсдэг. Ингээд Дэни хуурамч ихнэр нь болж жүжиглэж болох үед цорын ганц хүн болох Катринаас гуйж арайхийн зөвшөөрүүлснээр хамтдаа түүний гоо сайхны мис засалчаас салсан зэрлэг хүүхэн болж хувиргахаар дэлгүүр хэлж эхэлнэ. Катрин маань бол хүүхдүүдээ гэсээр өөрийгөө баг зэрэг хайцсан эмэгтэй тул өндөр үсгээ тентэр дээр алхалгүй хитэн 10 жил болж байгаа. Мэдээж бас боломж олдсных аль болох үнтэй гоёыг нь лахуулахыг бодно штэ. Тэгсэн Дэни нэг дүүфлийнх нь үнийг сонсчоод бүр голоо цогчдөг шүү. Дээрээс нь нэг халзан ус чинь манай хүний үсийг нь харчаад ёстой үгээ барж идэг. Тэгснээ танаа нөхөр чинь танаас биш таны над хогийн шүүр шиг үснээс чинь салж байгаа энэ төр гэж үглээстэй. Ингээд уулзах өдрөнч болж Дэни Falmer-ийн хамтаар сууж итэл Катрин маань дүрдээ орсоор хүрээд ирнэ. Энэ ихнэр чи юм уу? Гой хүүхэн биш дээ гэжээдгээс гадна энд бас нэг шоконд орж идэг хүн нь Дэни байгаа. Нэрээ Дэни түүнийг Falmer-т сандарсандаа Дэвлин гээд нөгөө дайсан шиг найзынх нэрээр танилцуулсан юм байна лээ. Катрин ч угаасаа ирчээд амар галзуу хүүхэн шиг аашлаад ер нь бол ертийнхөөсөө тис өөрөөр жүжиглж эхлэн шүү дээ. Тэгээд манай хоёр сүулдэ дүрдээ хит орсны улмаас жихнээсээ салж байгаа хосууд шиг бие биенээ муулж барьсны эцэст тэдний уулзалт өндөрлөж Катрин харилцаанд нь амжилт хүссээр бүхий л зүйлс яг төлөвлөгөөнийхөө дагуу явж исэн ч манай хүн өөрийн мэдлгүй хүүхдүүдтэйгээ дүрээсээ гараад ярьснаар Falmer тэдний хүүхдүүдтэй гэж бодон энэ талаараа хизээ хэлчихсэнийг гайхахад нь Катрин ч асуудлаас зүхтаал яваад өгөн шүү дээ. Дэни бол ингээд бүх зүйл
дуусчлаа да гэж бодон түүнээс асуутал Фолмер харин ч эсэргээрээ бага ангийн багш болохоор хүүхдэд амар хайртай юм байлээ. Энэ талаараа ч хэлсээр хүүхдүүдтэй нь уулзах болсноор манай залуу бол одоо Кэтринээс гадна 2 хүүхдийг нь энэ бяцхан худалдаа татаад оролцуулахар болоодох тий. Тэгсэн манай хоёр бол Дэнигийн түүхүүдийг аль хэдийнэ сайхан мэдчихэд бөгөөд жүжигтэн тоглохдоо тодорхой хэмжээний төлбөр авахар болдог. Меги болохоор мөнгөн дээр нэмээд жүжигчний 3-7 хоногийн сургалтанд суухаар тохирдог бол Майкл хаваа явж далайн гахаануудаа сэлмээр байгаагаа хэлтэл Дэни түүнд энэ хүсэл нь боломжгүй хэлээд оронд нь PlayStation 3 авч өгөхөөр тохирцгоодог. Мэдээж Кэтрин хүүхдүүдийг нь хүртэл үүндээ оролцуулах болсныг мэдээд уурлаж эхлэн шүү дээ. Дэни харин тэднийг тохиролцооны талаар сонсоод үнэхээр баяртай байсныг хэлэн ятгаснаар одоо ингээд хамтдаа гэр бүлийн дүрд тоглохоор тайзлуугаа явцгаанаа. Фолмерч хүүхдүүдтэй найрсгаар танилцтал Мегимен харин жүжигчний сургалтаа сурсан чадвараа хэтрүүлээд өөрөөс нь болоод цаашид аавтайгаа уулзаж чадахгүй болсон мэт аашилсаар яваад өгдөг. Дэниш түүний араас очоод төлбөрөө аммаар байгаа бол өөрийнх нь хүснээр сайн аавын охин болж жүжиглэхийг шаардсанаар ашгүй байдал чивэн болж итэл удалгүй Майкл яриан дундаа байдлыг ашиглан аавыгаа Хавай руу явна гэчээд амлалтандаа хүрээгүй гэж бас өөрийнхөө хэмжээнд тоглолт тавьснаар Дэнич одоо хайртай эмэгтэйгийн хувьд муу аав болж үлдэхгүй тулд түүнийг буруу ойлгосон байна гэж хэлсээр одоо бүр хамтдаа жүжиглэлтэд үргэлжлүүлэнгээ Хавай руу явахаар болоодохноо. Мэдээж Дэни бол бяцхан бацааны сүрдүүлгэнд орж мөнгөө дэмий өрөх болсондоо уурлаж өглөөстэй. Кэтрин харин анхнаасаа худлаа хэлж бүхнийг эхлүүлсэнд түүнийг буруутгаад төвчээр нь алдагдвал хүүхдүүдээ аваад явхад хизээд бэлхэн байгаагаа хэлж нэг сайн дарамтлаад авдсан байгаа зү. Гэтэл удалгүй тэдэн дээр Дэнигийн үеэ леди энэ талаар нь хаанаас ч юм сонсоод хүрээд ирсэн Кэтрины нууц амрагийн дүрс тоглонгоо хамт явахаар болоодох тий. За ингээд тэндээ очиод манаа хидж сэлхэн сэлж нүдэ баясгах нь баясгаастай. Мөн эндээс бид Дэнийг удахгүй Фолмерт гэрлэх санал тавих төлөвлөгөөтэй байгааг мэдэж авах болноо. Оройн манай хэд BB-тэйгээ дотн танилцахын тулд хооллонгоо ярилцж явах ба ээдэж бүр Фолмерт өөрийгөө хонь зардаг гэж худлаа ярин энэ ажлынхаа талаар танилцуулан тэнэгтэж өгчээснэ. Гинэт тэр ярианда Кэтриныг хүртэл оролцуулаад явж өгтیں۔ Мэдээж Кэтрин ч Дэнийг тусдаа дуудан уулзаад одоо ёстой төвчээр нь алдагдчихин харьлаа барьлаа гэсээр зогсож яхад нь түүнийг нөгөөх алдарт Дэвлин нь холоос таньж дуудаад бөөл юм болтیں۔ Тэгээд iPod зохион бүтээсэн гэсээр нөхөртөөгөө танилцуулаад далдуур манай хүнийг доош нь хийж доромжсныхоо дараа ангийнхаа охиныг нөхрөөсөө салаад хэцүүхэн байдалтай байгаа талаар нь хэлээд Кэтринаас нөхөрт гарсан эсхийг нь асуутал манай хүнч түүний өмнө өрөвдөлтөө байдалд орохгүй тулд Дэнийг нөхрөө гэж танилцуулан хэсэг худлаа ярьж агаад гяс яваад өгнөө. Дэвлийн харин дараа хамтдаа хооллыг гэсээр үлддэг. Маргааш нь Фолмерийн хүслээр манай хэд хамтдаа хүрхээр рүү явах болсноор замдаа нэлээх хөөрхөн адал явдал туулцгаан шүү дээ. Ингээд зорьсон газраач ирээ замын тоос шороогоо арилган сэрүүцгээр ихнээсээ ус руу орцгоодیں۔ Гэтэл тэднийг Хавай руу чирсэн Майкл маань хөөрхий сэлж чаддгүй юм байлээ. Үүнийг нь мэдсэн Дэнич хөөрхий хүүг ихэндээ жоохон уралснаа сүулдэ төрсэн аав нь зааж өгөлгүй мөрснгийг сонсоод тэгсгээд өнгөрдөг. Удалгүй Кэтриныг ус руу орох гэж байхад нь Дэни түүнийг хитрхи хөвгчтэн ухааны юм ярьсаар тоглоом тохуу хийтэл Кэтрин юун шоолуулах харин ч амар тасарсан гой бие мэтэл байгаа юм чи. Оройн болоход Фолмер хүүхдүүдийг харахыг хүснээр бие биенээсээ асуулт асуух тоглоом тоглож эхэлцгээдэг ба юу таны гуниглуулдаг вэ гэдэг асуулт гарч ирэн Майклийн ээлж болтол харин аав надад цаг зарцуулдаггүй гэж хэлээд энэ удаад жинхнээсээ уйлаад эхэлдэг. Үүнийг харсан Фолмерч Дэнид урам нь хугарч уурлаастай. Дэни харин тэднийг оронд нь оруулахдаа мэрэгжлийн төвшөнд ажиллахыг сануулад одоо жаргалтай гэр бүл шиг инээхийг даалгаснаар удалгүй Фолмер орж ирэн тэднийг харангаа маргааш ээжтэй цагийг өнгөрөөх тул хүүхдүүдийг аавтайгаа бүтэн өдөр өнгөрөх болсныг хэлж идэг. Тэгээд маргааш нь Фолмерийн үлдээсэн камеранд манай 3 цагийг хөвгөлтөө өнгөрөөж байгаа мэт дүрсгэн зургаад аруулж байтал Майкл жинхнээсээ зугаатай байхыг хүснээр Дэни Эдинаар түүнийг өөрсдийнхөө аргаар усан цэлүүлж сурахаар болцгоноо. Харин энэ хооронд Фолмер Кэтринаас удахгүй болох Дэнигийн төрсөн өдөрт юу бэлгэлэхээ мэдэхгүй байгаагаа хэлтэл Кэтрин харин түүнийг хар мянган зангиатай боловч зангиа зүдгүүгээс ахуулаад ямар төрлийн чихрэн дуртайг нь хүртэл хэлж яадаг боيو. Дэнийг бараг өөрөөс нь ч илүү мэддэг юм бэлээ. Ингээд тэдний гэртэл Майкл бүр айл хэдийнэ хөөрхөн сэлээд сурцсан. Фолмерч Дэнийг мундаг ав байгаад нь бахархаастай. Кэтрин харин хүүхдүүдэд нь ийм сайн хандаж байгаа түүнийг хараад арай өөр нүдээр хараад эхэлчин шүү дээ.
Гэтэл яг энэ үед нь жинхэнэ дээвлэн хурч ирэн хоёр талд ярьсан худлаа зүйлсүүд илчлэгдгээс өмнө ашгүй Эди тэдний яриаг таслаад Фолмерыг услууд түлхэж саатуулснаар баригдалгүй өнгөрдөг. Дээвлэн харин тэднийг орой хоолнд урчаад явснаар Кэтрин ч өөртөө хамт явахыг Дэнигээс гуйж эхэлтэл Дэни балиар гарчи ихэндээ Фолмертай хамт оройг өнгөрүүлнэ энтер гэж зөвшөөрдгүй. Тэгсээр Фолмерт юу гэж хэлхийн гэхэд нь Кэтрин аргагүй ирэхэнд Эдиг өмнөөсөө уцаар яриулаад эндээс хоол орой хоолнд урахыг түүнд даалгаснаар ашгүй санаа амар явцгаанаа. Ингээд орой хоолны үеэр нөгөө хоёр бүр хошуу амаа нийлүүлчихэд бие биенээ барьж идэх шахацгаадیں۔ Дүр салхтаа ч хүртэл хоёр биенийхээ юунд нь дуртайгаа хилцгээд юм бэ нлээ. Арай л нэлооноо те. Тэгснэ Кэтрин Дэни хоёрыг ч бас туршиж үзхийг хүсгэд манай хүн мэдээж татгалцтал хүн болгон чадаад байдгүй мэл та гэж шарыг нь хөдлөснөөр манай хоёр хийхэр болоодохноо. Тэгээд ихэндээ баг зэрэг эвгүй байх хэдий ч Кэтрин түүний нарганж зан сайхан сэтгэлдэн татагддгаа хэлтэл Дэни харин түүний тусч зан болон гайхамшигтай инээмсэглэлтэн дуртайгаа мөн өөрийнх нь хамгийн итгэдэг хүн болохоор хизээч худлаа ярьж байгаагүй болохоо хэлж идэг. За харин энэ Дэди Фолмерыг нэг л зилүүд эвгүй гэмээр газар дагуулж ирээд хооллонгоо тэнийг түүхүүдээ үргэлжлүүлэн яриа сууж итэл тентхийн нэг эмэгтэй хонин ухаан алдсны хилсээр тусламж гуйгаад ойрлоход нь Фолмер Эдиг хонтой холбоотой ажил хийдэг болохыг нь хэлждэг. Эдэж угаасаа хоньны талаар түгш мэдэхгүй штэ. Худлаа унан ойртож үзчихэд өгчөж гээд явсан чинь нөгөөх нь чаваас дуграатхтий. Тэгсээр өстө янз янзаар үзнээ хөөрхий сүултээ ашгүй нэг арган амжилттай болсноор хагсан зүйлийг нь гарган амийг нь азаарч гэхүү аварчиж байгаа юм л та. Үзэгдэл солигдож тэдний хооллож буй газраас нь бүсгэж үдийн дунд тэмцээн зохиотол Дэвлэн ч угаасаа хамгийн түрүүнд оролцохоор гарчлгүй яах вэ? Гэхдээ гарахаасаа өмнө Кэтриныг зүгээр үзэгчдийн суудалтай тухалжийн ухааны юм ярьснаар манай хүн ч энэ удаад оролцохоор шийдэж нэг сайхан зориг орж аваад араас нь бас гарнаа. Ингээд тайсан дээр гарсан хоёрч сүултэн тунаж үлдснээр бүжгийн тулаан хийгээд эхэлтیں۔ Дэнич Кэтрины ийм төрхийг харан гайхсаар түүнийг хөөхөн дэмжээстэй. Гэтэл Дэвлэний нөхөр бүр хөтлөгчийн үнрийг сонирхоод байдаг шүү. Тэгсээр эцэст нь Дэвлэн Кэтрин хоёр үзэгчдийн шүүлтээр уг нь хоёулаа тэнцээд ялдаг боловч Дэвлэн нэмэлт даалгавар шаардсанаар тэдний нөхрүүд гарч ирэн хамтдаа оролцохоор болоодохноо. Мэдээж дүрэн бол энгийн гараа оролцуулахгүйгээр жимсээ амруугаа аваачих ёстой. Манай хоёр ч сандралгүй тайвнаар явуулж идэг бол нөгөө хоёр нэг л мэтгэд эвгүй байрлалд орцсон байж байгаа дунгааснаар Дэвлэн ч нөхрөө уурлаж загнатал нөгөөх нь бүр айсаараа хавчаад аваа надын удалгүй манай хоёр баг багаар явуулсаар агаад түрүүлж амдаа хүргэн яснаар Дэвлэн ч амар уурлаад яваад өгдөг. Энэ талаар нь ч замдаа зогсоо заггүй ярилцсаар манай хоёрын хоорондох найзын харилцаа арай өөр төвшинлөө шилжсэн нь илт байгаа юм л да. Тэгснээ бүр бие биенээсээ харцаач салгаж чадахгүй байж ахт нь Кэтрины хүүхдүүд өрөөнөөсөө гарч ирснээр тэдний яриаг таслаад манай хоёрч маргааш уулзъя гэсээр салцгаанаа. Дэни харин өрөөлөгөө орох гэж байгаад бодлоо өөрчлөн Кэтринтэй уулзахаар явж итэл замд нь Фолмер Эди хоёр тааш өөрсдөө тохиолдсон нөгөө хоньны түүхээ ярьцгаадгаас гадна Эди түүнд Дэнийг тултал нь магтаад дээрээс нь бүр нөгөөх сүүн бүгшний талаар хүртэл ам алдсан байж таардیں۔ Палмер шууд л Дэнид хандан чамаага хүүхдүүдтэйгээ яаж харьцдгийг харсан. Би үргэлж ийм нөхөртэй болохыг мөрөөддөг байлаа. Дахиж хүлээмээргүй байна гэсээр маргааш гэрэлцгээе гэж идэг. Дэнид шоконд ороод зогсчээд л удалгүй цахилгаан шатнаас Кэтрин бас л түүнтэй ярилцах гээд хүрээд ирчтیں۔ Тэгээд тэдний урмыг маргааш болох гэж байгааг сонсоод өөрийнхөө сэтгэлийг шууд л нуун хормонд нь баяр хүрэгчээд яваад өгнөө. Мэдээж шүн нь хоёр талд манай хоёрын нойр нь хүрэхгүй л байцгаан шүү дээ. Тэгсээр шүн дунд Дэни Кэтрин руу залган ярилцаад хурим хийхэн сайхан санаа эсхийг асуунгаа. Хэрвээ хурмаа хийжвэл дараа нь тэдний харилцаа ямар болохыг асуутал Кэтрин харин түүнийг өөрт нь санаа зовлтгүй гэсээр өөр тишээ нүүж амьдралаа тгээс эхлүүлэх бодолтой байгаагаа мөн өөрийгөө ганц бие ээж тул эргэлзэж суух цаг байхгүй гэлчээ тасалчнаа. Маргааш өглөөнд Кэтрин Фолмертай таартал Фолмер түүнээс Дэнитэй хамт байхыг хүсдэг хിവэрэ юу гэж асууснаа өөрийнх нь анзаарснаар бол Дэни түнд одоо болтол хайртай юм шиг байна гэж хэлтэл Кэтрин ч үүнийг сонсоод яагаад тэгж бодсныг нь асуусан Фолмер харин Дэни түүний хажууд байхаараа царай нь гэрэлтэж зөвхөн Кэтрины л нарганд инээдэг гихт нь манай хүнч өөрсдийнхөө хоронд юу ч байхгүй хэлээд Дэнид хэрэгтэй хүн нь зөвхөн чи гэж хэлэн амжилт хүссээр явцдаг. Ингээд түүний ганцаараа эм ороо сууж итэл Дэвлэн бас л хурч ирээд Дэнийг асуухт нь манай хүнч одоо дахин худлаа эхлэхээс залхан хоёр хүүхэдтэй нөхрөөсөө салсан болохоо өөрийгөө зүгээр л Дэнигийн туслах гэдгийг хэлээд яг одоо түүнийг гэрлэж байгаа хүртэл хилдгээс гадна өөрийгөө Дэнид хайртай болсон гэдгээ хүлээн зөвшөөрж идэг. Энэ бүхнийг сонсон Дэвлэнч бас хариуд нь үнэнээ хэлжээдэг буюу нөхрөө ижил хүстэн болохыг хэлээд түүнээс салах гэж байгаа талаараа мөн дээрэс нь ямар ч iPod энтер зохиогоогүй зүгээр тоглолтын үеэр тэнсэн бөмбөнд оногдохдоо шүүхэд өгч мөнгөтэй болсныг гэж хэлжээдэг. Ингээд үнэнээ хэлж сэтгэл нь хөдөлгөөсөн хоёрч тэрвэрлдэж дуусаагүй байтал Дэни манай хүний ард хүрээд ирсэн байдیں۔
Тэгээд Дэни түүнд хурмынхаа үеэр хайртай хүнд дэрэгдэн байхгүйг ухаарад хурмаа хийж чадаагүй талаараа мөн өөрсдийнхөө хооронд юр бусын зүйл өрнөд байгааг мэдэрснээ хэлтэл Кэтрин ч өөрийгөө Фолмер шиг залуухан үзэсгэлэнтэй биш. Дээрээс нь 2 хүүхэдтэй гэдгээ сануулхад нь Дэни хариуд нь Фолмер үзэсгэлэнтэй боловч чи биш шүү дээ. Мөн би тэр хүүхдүүдэд энэ ертөнцийн юунаас ч илүү хайртай. Тийм болохоор тэдэнтэйгээ хоногийн 23 цагийг өнгөрүүлж баймаар байна гэж хэлсээр манайх хоёр ч эцэст нь уулзраа олох болноо. Ингээд үйл явдал солигдоход Майкл ямартайч хүслийнхээ дагуу далайн гахаануудтайгаас илж Фолмер буцахтаа дуртай хамтлагийн шүтдэг теннисчин залуутай танилцж Меги хүсэн хүлээсэн жүжигчний сургалтандаа удахгүй суух гэж байдаг. Харин Дэни маань эцэст нь олон жилийн дараа өөртөө итгэлтэйгээр хайртай эмэгтэйтэйгээ гэрлэж байх ба тэр нь мэдээж Кэтрин шүү дээ. За энд хүрээд өнөөдрийн кино маань дуусч байна. Бичлэг маань таалагдсан гэж найдаж чинь таалагдсан бол лайк болон subscribe дарахаа мартаоцай. Ингээд дараагийн бичлэгээрээ уулзтлаа. Bye.